Энэ хууль одоо 2-3 төсөл зориулж ийм хууль баталгаар орж исэн байгаа. Зарчмын хувьд бол ингээд төслүүдэд зориулдаг биш. Ганц 2 төсөл зориулсан хууль биш. Энэ босод санхүүжилтийн төсвийн өөр босод их усрүүдэд зохицуулж бол олон зүйтэй байгаа. Тэгээд энэ төслөөс 3 төсөл байсан. Газрын тосны тэгээд Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц сэлб дэд төв гэдэг ажлын хэсгээс сэлб дэд төвийг хассантай холбогдуулаад энэ хуулийн нэг удаагийн хуулийн нэрийг нь өөрчлөлтөөр болон санал гаргасан. Өөрөөр хэлбэл газрын тос болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц нь зээлээр санхүүжиж байгаа. Сэлб одоо хасагдж байгаа сэлб дэд төвтэй холбоотой санхүүжилт нь бол зээлийн босод хэрэгслүүдийг ашиглаж исэн учраас энэ нэрийн гадаад зээллэг гэдэг байдлаар оруулсан. Тэгэд энэ төсөл нь хасагдсан учраас зээл гэдэг байдлаар өөрчлөлт санал гаргасан боловч ажлын хэсгээр дэмжигдээгүй. Тэгэхээр одоо энэ нэртэйгээ уялдуулаад ажлын хэсэг дээр бас гарч ирсэн санал байгаа. Өөрөөр хэлбэл зээллэг гэдэг нь өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.15-аар засгийн газрын өрийн баталгаанаас бусад өрийн хэрэгслээр дамжуулан өр үүсгэхийг зээллэг гэж хэлээд байгаа. Гэтэл нэрэнд нь байхгүй зүйлийг 5-4 дээр дунд хугацааны олон улсын банк санхүүгийн байгууллага болон хөгжлийн түнш орнуудын санхүүжилтээр хэрэгжих төсвийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл арга хэмжээг Монгол улсын хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж болох бөгөөд төслүүдийг хэрэгжүүлэхэд засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно гэдэг. Өөрөөр хэлбэл нэрэнд нь байхгүй зүйлийг энэ 5-4 дээр нэмж оруулж ирж байгаа. Тэгэхээр энийг болно хасуулъя гэдээ бас ажлын хэсгээр чадаагүй. Тэгэхээр улсын хурлын гишүүд бас энийг анхаарна биз. Тэгэд энэ тал дээр яагаад ийм нэрэнд нь байхгүй зүйлийг ийм заалт оруулж ирж байгаа юм бэ? Ажлын хэсгээс энэ дээр тайлбарлаж. Тэгэхээр эн чинь хуульчаа хоорондоо зөрчилдөд асуудал үүсэх юм шиг. Уул энэ хуулийн бас хурдан явуулаад энэ төслүүдийн бас явуулах шаардлага байгаа. Гэхдээ энэ өөрөө хуулийн хоорондоо зөрчилдсөн нэрэндээ байхгүй зүйлийг дотор нь нэмж оруулаад сангийн яам нь болохоор ажлын хэсгээр асуухаар энэ манай оруулаагүй санал байна гэж. Тэгэхээр сангийн яам мэдээгүй саналыг хаанаас нь хэн оруулаад яагаад ийм зөрчилтэй санал оруулж байгаа гэдэг талаар хариулт өгөөч. За хариулъя, хариулах уу? Ажлын хэсэг. Алдарж авах ажлын хэсэг ахлагч. Жокгүй алдарж авах гişүү асуултанд хариулъя. Ажлын хэсэг ахлагч. За, их төвшин гişний асуултанд хариулъя. Энэ саяны асуудал бид байнгын орондорс нэлээд өргөн хилцүүлэг хийсэн. За, яагаад гадаад зээллэгийн гэж нэрлсэн бэ? Яагаад гадаад зээлийн гэж нэрлэв гэдэг асуудал дээр одоо манай их хурлын зарим гишүүд асуудал тавьсан. За, манай хэрэгжиж байгаа 2 төсөл нь өөрөө зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа нь үнэн. Гэхдээ гадаад дотоод нөхцөл байдал үнийн өсөлт бий болж болзошгүй байгаа учраас бид нар төслүүд дээр бас үнэт цас гарах, бонд гарах нөхцөлийг ирээдүйд бүрдэж магадгүй гэж үзээд зээллэг гэдэг ерөнхий хэллэг авсан. За ингэснээр энэ төсөл бүрэн амжилттай хэрэгжих одоо болцоог нэгт бүрдүүлнэ гэж харж байгаа. За хоёрдугаар тэр хөгжлийн банкны асуудал дээр бол одоо манай ажлын хэсгүүдээс гаргасан санал, ажлын хэсгээс гаргасан санал. За энэ санал байнгын хорондоор дэмжигдсэн. За гэхдээ бид нар өнөөдөр их төвшин гисэний саналыг аваад эцсийн хэлцүүлэг дээр гүйцэн босрос чиглэл авъя гэсэн бодолтой байгаа. Энэ дээр одоо их хурлын гишүүдийн саналыг авч дахин сайн ярилцъя гэсэн бодолтой байгаа. За дасцэргийн их төвшин гишүүн тодруулъя. За гүйцэн боловсруул энэ 5-4 тэр нэрэн дээр байхгүй засгийн газрын өрийн баталгаа гаргах зохицуулт эргэж харъя гэсэн баярлалаа. Тэгээд энэ сая алдарч авахлан ажлын хэсгийн ахлагчийн ярианаас болохоор 2 төслөөс асууя. Энэ газрын тосны үйлдвэр тэгээд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц дээр энэ зээлийн гэрээнээс гадна саяын байдлаар өрийн босод хэрэгслүүд бонд гаргах гэдэг юм уу? Засгийн газрын өрийн баталгаагаар өөр санхүүжилт хийх ийм одоо төлөвлөгөө байгаа. Энэ талаар төсөл тос бүрээр газрын тос Эрдэнэ бүрэн төсөл хариуцсан хүмүүс мэдээлэл өгөөч.
За ажлын хэсэг Жокгүй алдарч явахлан гişүн. Тэндээс хэн хариулах вэ? Дэлгэр жаргал дараа хариулах уу? За сангийн ам 3 номерын дээр. Их төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэр жаргал. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд бол өрөө удирдлагын тухай хууль, тогтвортой байдлын тухай хуулиар улсын хурлаар сойрхон батлагдсан гэрээ хэлцээртэй. Өөрөөр хэлбэл яг санхүүжилтийн их үүсвэр нь гадаад зээлийн их үүсвэр байгаа. За ажлын хэсэг гишүүдийн асуултанд гүйцэд нэлээд тийм үү бодиттой хариулт өгмөр байна. Хангалттай биш учраас гишүүдэд олон дахин тодруулж штэ. Тийм дасцэргийн төвшин гишүүн тодруулъя. Тодруулах гэдэг шалтгаан нь ажлын хэсгийн ахлагчийн ярьсан сангийн яамны ярьсан хоёр зөрөөд байгаа байхгүй. Хэрвээ юу сангийн яам болохоор энэ хоёр төсөл бол зээлээр санхүүжүүлнэ өөр одоо асуудал байхгүй гэж энд. Гэтэл ажлын хэсгийн ахлагч маань болохоор энэ өөр санхүүгийн одоо хэрэгслүүдээр энэ төслийг нэм санхүүжүүлж магадгүй гэсэн юм буруу ойлголтууд өгөөд энэ. Тэр аль нь зөв юм бэ гэдэг тагалахад аягүй хэцүү болчиход байна л да. Хин хариулах хэрэгтэй. Ажлын хэсгийн ахлагч шал өөр юм яриад байна. Сангийн яамын төсөл хариуцсан хүмүүсүүд нь өөр юм яриад байна. Тэгэхээр яг энийг хин зөв яриад байгааг бас улсын хурал дээр зөв мэдээлэл өгөөж. Тэгээ хурлын гишүүдийн асуусан асуултанд үнэн зөв бодиттой хариулт мэдээлэл өгөх ёстой. Хэрвээ худлаа мэдээлэл өгөх юм бол худлаа мэдээлэл өгсөн албан тушаалтан бас хариуцлах хүлээх хуулийн заалттай шүү. Ажлын хэсгийн гишүүдээ. За 3 номерын микрофон. Сангийн ам. Солонгийн тулах сангийн амны санхүү бодлогын дарга. Гишүүний асуултанд хариулъя. Хоёр төслийн хувьд бол нэг төвшин гишүүнээ. Энэ дээр бол яг засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хилцээр явж байгаа болохоор энэ дээр бол өөр одоо үрийн хэрэгсэл ашиглах бол шаардлага байгаа. Тэнцээ орж байгаа хуулийн заалтан дээр бол дунд хугацаанд засгийн газрын гадаад зээлгийг авч ашиглах юм бол одоо энийг хөгжлийн банкаар дамжуулнаа. Хөгжлийн банкаар дамжуулах юм бол засгийн газрын баталгаа ашиглаж болно гэсэн ийм агуулгаар хуулийн төсөл бичигдсэн юм болов уу гэж харж байгаа. Одоо бол манай гэрээ байгуулсан авч ашиглаж чадаагүй байгаа засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл маань өөрөө 14 ихнээд хүрсэн байгаа. Бид нэр төсөв дээр жил болгон ашиглалтаар бол 1.5-аас 1.2 их найдын ашиглалт гарч байгаа. Тэгэхээр цаашид бол ингээ гадаад зээл яг ингээ засгийн газрын төсөв дээр тусаад ингээд явхлаар ашиглалт дээр бол одоо багтахгүй юм асуудал үүсэж байгаа учраас хөгжлийн банкаар дамжуулъя. Тэгвэл гадаад зээлийн ашиглалтыг нэмэх зорилгоор засгийн газрын баталгаа гаргая. Баталгаа гаргахлаар мэдээж За Монгол хоолт хүүхдийн халамж нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын багш хүүхдүүд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Сурлагын өндөр амжилт хүсье. За Баатар живийн мөнгө соёл гишүүн асуултаа асууя.